Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Шинэхэн бичлэгээрээ дахин уулзч байгаадаа маш таатай байна. Хэрвээ лайк болон subscribe дарж амжаагүй байгаа бол хичээл эхлэхийн өмнө дараарай. Хонхоо бас идэвхжүүлээрэй. Хэрэгтэй байгаа нэгэндээ шеэр хийж хуваалцаарай гэж хүсье. За ингээд өнөөдрийнхөө хичээлд орцгоё. Дэвтэр балаа бэлдээд надтай хамт бичлэгээ дуустал нь үзээрэй. Өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ өдөр тутамд хэрэглэгддэг харилцааны энгийн үг хэллэгүүдийг сурцгаая. За эхний үг bonjour. Bonjour. Сайн байна уу гэсэн бүх нөхцөл байдалд хэрэглэгддэг энгийн төвийг сахисан үг байна. За хинтээж албан ёсны уулзалтанд албан бус харилцаанд ч гэсэн хэрэглэдэг үг байна. За өглөөнөөс 18 цагийн хооронд хэрэглэнэ. Англи хэл шиг өглөөний мэнд, өдрийн мэнд гэсэн тусдаа ялгаатай үг байхгүй. Өглөөнөөс өдөржингөө оройны 18 цаг хүртэл хэлж болох нь байна. За оройны 18 цагаас хойш bonsoir. Bonsoir. Оройны мэнд гэсэн үг байна. За бас адилхан албан болон албан бус харилцаанд хэрэглэдэг бүх нөхцөл байдалд хэрэглэж болох нь байна, тийм ээ. За дараагийн үг маань salut. Salut. Сайн уу гэсэн энгийн албан бус харилцаанд хэрэглэх нь байна. Ажлынхаа нөхдүүдтэй эсвэл гэр бүлийн гишүүдийн хооронд сайн найзуудтайгаа тийм ээ өөрөөсөө дүү хүмүүстэй ингэж мэдлэж болох нь байна. Дараагийнх нь coucou. Coucou. За бас сайн уу гэсэн ихэнхдээ ер нь бол гэр бүлийн гишүүдийн тийм ойр дотн тийм ээ гэр бүлийн гишүүдийн хооронд бүр сайн дотны найз нөхдүүдтэйгээ ингэж мэдлдэг байгаа шүү. За мэндчилгээний сайн уу гэдэг үгийг илэрхийлдэг ийм хэдэн төрлийн үгнүүд байх нь байна. Хүнтэй мэдлчээд мэндийг мэддэг тийм ээ. Манайхан бол таны бие сайн бидтэй, сонин сайхан юутай байна тийм ээ. Юу байна? Найзуудын хооронд бол сайн уу, юу байна? Ингэ мэддэг тийм ээ. За тэрийг юу гэж хэлэх нь вэ? Comment allez-vous? Comment allez-vous? Энэ маань сонин сайхан юутай байна? Юутай байна? Та дайггүй биз дээ гэсэн утгыг илэрхийлдэг байх нь байна. Энэ бол хүндлэлийн үед албан ёсны хүндлэлтэй харьцах үед хэрэглэгдэх нь тийм ээ. Comment allez-vous? Эсвэл vous allez bien? Vous allez bien? Энэ бас адилхан утгыг илэрхийлэх нь байна. Comment allez-vous? Асуухт нь je vais bien. Merci. Et vous? Нэштэй. Тэгэхээр би сайн байна. Баярлалаа. Харин та гэдэг үгээс нь асуух нь тийм ээ. Албан бус болон хүндэтгэлгүй харьцах үед тийм ээ. Найз нөхдөдтэйгээ ойр дотны хүмүүстэйгээ харьцахдаа чи гэж харьцаж байгаа хүмүүстэй юу гэж хэлэх нь вэ? Comment vas-tu? Comment vas-tu? Эсвэл tu vas bien? Tu vas bien? Чи дайггүй үстэй сонин сайхан юу байна, юутай байна гэсэн бас утгыг илэрхийлэх нь байна. Эсвэл comment ça va? Comment ça va? Эсвэл зүгээр ça va? Ça va? гэж асууж болох нь тийм ээ. За хүнтэй танилцсан үедээ танилцсандаа бас их баяртай байна. Тантай танилцсандаа маш их таатай байна. Чамтай танилцсандаа таатай байна, баяртай байна. Je suis ravie de faire votre connaissance. Je suis ravie de faire votre connaissance. Энэ тантай танилцсандаа маш таатай байна гэсэн утгатай. C'est un plaisir de vous rencontrer. C'est un plaisir de vous rencontrer. Энэ бас адилхан утга илэрхийлэх нь. Enchanté de faire votre connaissance. Enchanté de faire votre connaissance. За хүндлэлгүй харьцаж байгаа үед юу гэж хэлэх нь? Ravi de te rencontrer. Ravi de te rencontrer. Ravi de te rencontrer. Content de te connaître. Content de te connaître. Ça fait plaisir de te rencontrer. Ça fait plaisir de te rencontrer. Enchanté. Enchanté.
халамжтай байна тийм ээ. За эдгээр үгнүүд маань бүгдээрээ чамтай танилцсандаа таатай байна, баяртай байна гэсэн утгыг илэрхийлэх нь байна. За хүнтэй уулзаад мэндийг мэдээд одоо салахтаа бас юу гэж хэлэх вэ? Баяртай гэж юу гэж хэлэх вэ тийм ээ? За эхний үг бол au revoir. Au revoir. Энэ бол одоо нийтлэг хэрэглэгддэг тийм ээ. Хүндлэлийн болон хүндлэлийн бос үед хэрэглэгддэг, бүх нөхцөл байдалд хэрэглэгддэг баяртай гэдэг үг байна. Au revoir. À bientôt. À bientôt. За энэ нь болохоор дараа уулзлаа баяртай тийм ээ. Хизээ уулзах нь мэдэгдэхгүй тийм одоо уулзалт одоо дахин уулзах одоо хүсэлтэй байгаа үедээ л хэлэх нь шүү дээ тийм ээ. À bientôt. À demain. À demain. Тэрэ маргааш уулзтал баяртай тийм ээ. Bonne journée. Bonne journée. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Bonne soirée. Bonne soirée. Оройг сайхан өнгөрүүлээрэй. À la prochaine. À la prochaine. Дараа уулзлаа баяртай тийм ээ. À tout à l'heure. À tout à l'heure. À tout à l'heure гэхээрээ одоо удахгүй уулзъя гэсэн үг. Одоо жоохон байжгаад уулзъя тийм ээ. Сая ингэж уулзчаад дараа тэр өдөртөө дахиад уулзах бол тийм ээ. À tout à l'heure. За одоо 12 цагт найзтайгаа уулзчаад одоо салаад яваад орой дахиж уулзах одоо тийм уулзалт зохион байгуулсан байгаа бол à tout à l'heure гэх юм шүү дээ. За эсвэл à ce soir тийм ээ. Өнөө орой дахиад уулзах хэрэгтэй учраас à ce soir өнөө орой хүртэл баяртай гэсэн утгатай байх нь. За à plus tard. À plus tard эсвэл à plus дараа уулзлаа баяртай. Энэ нь бол зүгээр энгийн харилцаанд тийм ээ. Найз нөхдүүдийн харилцаанд хэрэглэгддэг хүндлэлийн бус журмаар хэрэглэгддэг үг байх нь байна. Salut. Salut. Salut гэдэг үг маань түрүүнд сайн уу гэдэг үгэн дээр гарсан тийм ээ. Найз нөхдөөгөө ойр дотны хүмүүстэйгээ одоо мэдлэгтэй сайн уу гэж мэдлж ийсэн бол одоо баяртай гэдэг утгаар бас орох нь байна. Salut. Энэ ч гэсэн бас ойр дотны хүмүүстэйгээ ажлынхаа нөхдүүдтэй тийм ээ. Эсвэл одоо сайн найзуудтайгаа уулзахдаа эсвэл өөрөөсөө бага дүү хүмүүстэй салахтаа болоод тэгж хэлэх болох нь. Salut. За эсвэл ciao. Ciao. За италиар тэгдэг тийм ээ баяртай гэдэг үг бас их залуучуудын дунд хэрэгэлдэг байгаа шүү. Эсвэл bye. Бас англи үг хэрэглэх нь шүү дээ тийм ээ. Un de séjour. Un séjour. Урд хэлэх юм бол ингэх нь тийм ээ. Un séjour. Un de séjour. Энийг бол одоо ер нь хизээж уулзахын юмдаггүй тий хизээ нэгэн цаг дараа дахиад уулзах үедээ найзуудтайгаа салж явахдаа одоо тэгж хэлэх юм байна. Дараа уулзъя хизээ чи тий нэг өдөр тэгжаад нэг манайхан бол ингэдэг штэ. За тэгжаад уулзъя гэсэн. Тэгээд идэг тий тэрэн шиг un séjour гэрээ барыг за тэгжаад уулзъя л гэсэн утгатай байх нь. За эдгээр үгнүүд маань одоо зүгээр баяртай гэдэг үгийг илэрхийлж одоо янз бүрийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад төр бүрээр хэлж болох нь байна. За жишээлх юм бол бас одоо дараа 7 хоногт уулзъя тэр хүртэл баяртай, дараа 7 хоног хүртэл баяртай гэх юм бол à la semaine prochaine тийм ээ. За нэгтгэд уулзъя, нэгд хүртэл баяртай гэх юм бол à lundi гэх мэтчлэн. Одоо янз бүрийн одоо дахиад зөндөө одоо бас хэлэгдээгүй энд хэлэгдээгүй үгнүүд байгаа шүү. За баярлалаа гэдгээ бас яаж илэрхийлэх вэ? Merci. Merci. Merci beaucoup. Merci beaucoup. За merci гэдэг маань баярлалаа гэсэн энгийн үг тийм ээ. Merci beaucoup гэхээрээ маш их баярлалаа гэж хэлэх юм байна. За энийг одоо ямар ч нөхцөлд бас түгээмэл хэрэглэгддэг энгийн одоо хэлдэг байх нь байна. Je vous remercie pour votre aide. Je vous remercie pour votre aide. Je vous remercie pour votre aide. Тэрээ одоо таны тусламжинд маш их баярлалаа гэж хэлж байгаа. Одоо орчуулах юм бол тэгж орчуулах юм байна. Гэтэ яг хоо надад тусласанд танд маш их баярлалаа гэсэн утгаар орох нь тийм ээ. Бүр гүндгэрүүлээд одоо чин сэтгэлээсээ баярлсан талархснаа бас илэрхийлэхдээ юу гэж хэлэх вэ? Merci
infiniment. Merci infiniment. Shenderavi. Merci infiniment pour tout ce que vous avez fait pour moi. Merci infiniment pour tout ce que vous avez fait pour moi. Merci infiniment pour tout ce que vous avez fait pour moi. Одоо миний төлөө одоо таны хийсэн бүхэнд маш их баярлалаа гэсэн одоо бүржийн сэтгэлээсээ баярснаа илэрхийлж штэ тийм ээ. Merci infiniment pour tout ce que vous avez fait pour moi. Эсвэл pour nous гэж болох нь байна тий. Надад гэх биш одоо бидэнд тусласанд танд маш их баярлалаа гэсэн утгаар орох нь байна штэ. Merci à vous гэж болох нь байна. Merci à vous. Одоо гудамжинд явж байгаад нэг хүнээс цаг асуух юм бол тийм ээ тэр хүн чинь цаг хэлчих юм бол merci à vous гэж хэлж болох нь байна тийм ээ. Танд баярлалаа. За бас un grand merci. Un grand merci. Энэ бас одоо зүгээр л баярлалаа гэхийг орно бас жоохон гүнзгийрүүлээд тийм ээ илэрхийлж байгаа сэтгэлийн илэрхийлэл байж болох нь байна. Merci du fond du cœur. Merci du fond du cœur. Тэгэхээр бас бүр чин зүрхнээсээ баярлалаа гэж хэлж илэрхийлж болох нь энэ нүгээр. За тэгэхээр одоо тэр хүнд үнэхээр одоо бүр туслаад ажлыг чинь бүтээгээд тийм ээ ингээд өгцөн байх юм бол ингэж хэлж болох нь шүү дээ. Merci du fond du cœur pour votre aide гэж хэлж болох нь тийм ээ. Тэгэхээр таны одоо надад тусланд одоо танд бүр үнэхээр их баярлалаа өстэй гэдэг нөгөө сэтгэлийн одоо хүнээс талархлаа илэрхийлж байгаа илэрхийлэл байж болох нь. За хүнээс тусламж гуйхтаа юу гэж хэлэх нь тийм ээ? S'il te plaît эсвэл s'il vous plaît гэдэг үгийг одоо тэр хэлж байгаа үгний өгүүлбэрийнхээ араас хэлж өгөх нь байна. Тэгжээч нөгөө нэг одоо хэрвээ жишээлх юм бол надад нэг давс аваад өгөөч гэдэг одоо хүүхдүүдтэй ч юм уу эсвэл одоо ингээд яа одоо нэг ресторанд хоол идэж байгаа зөөгчөөс энэ чи давс байхгүй байна тий давс өгөөч давс алга байна давс өгөөч гэдэг ингээд тушааж явахын оронд s'il vous plaît гэд араас нь ингээд залгуулчих юм бол тэгээч ингээч гэд одоо жоохон зөөлрүүлээд одоо тушааж байгаа биш байдлаар тий үнээр гуугаж байгаа сэтгэлийн илэрхийллийг гаргаж өгөх нь байна. За жишээлх юм бол pourriez-vous m'aider s'il vous plaît гэнэ штэ. Тэгэхээр та надад туслаач та надад тусалж болох уу? Туслаач гэж хэлж байна тийм ээ. S'il vous plaît гэхээр зөөлрүүлээд хэлчихэж байгаа. Pourriez-vous m'aider гэж хайчхын оронд та надад тусалж болох уу? Гэхээ оронд тийм ээ. S'il vous plaît гэхээр та надад туслаач гэдэг үнэхээр зөөлрүүлээд хэлэх нь байна тийм ээ. За эсвэл утсаар ингээд одоо ресторанд одоо захиалга өгөөд нэг ширээ ингээд захиалчих тийм ээ. Тэгэхээр юу гэж хэлэх нь вэ? J'aimerais réserver une table s'il vous plaît гэнэ штэ. Тэгэхээр би нэг ширээ захиалмаар байна. Захиалж болох уу гэд тийм ээ. Одоо гуйж байгаа ч юм уу одоо тийм юугаар тийм ээ. Илэрхийлэх нь. J'aimerais réserver une table s'il vous plaît. Одоо ямар нэгэн мэдээлэл байгууллага руу одоо ингээд залгаад тийм ээ эсвэл байгууллага дээр очиод нэг мэдээлэл авах журмаар асууж болно тийм ээ. Pourriez-vous me donner des informations s'il vous plaît? Тэгээд одоо ямар төрлийн мэдээлэл авах вэ тийм ээ? Тэрийг дараа нь хэлье. Pourriez-vous me donner des informations s'il vous plaît? Ингээд гэр бүлийн хооронд ингээд хүүхдүүдтэйгээ нэг юм хийж яагаад одоо хүүхдүүдээсээ тусламжгүй. Арай ирээд надад нэг туслаач гэд манайхан ер нь бол нэг тиймэрхүү яриатай тийм ээ. Жохон тушаах одоо юутай хандлагатайгаар хэлээд байдаг. Миний охин ээжтэй нэг туслаач гэд ингээд зөөлрүүлээд хэлчих юм бол тийм ээ. Peux-tu m'aider s'il te plaît? Гэнэ штэ. S'il te plaît. Одоо эн чинь нөгөө хүндлэлийн бус журмаар харьцаж байгаа болохоор te тийм ээ. Te. S'il te plaît. Тэр номыг аваад өг гэж хэлхийх орно. Donne-moi le livre s'il te plaît. Аваад өгөөч ингэж гуйх нь тийм ээ. Donne-moi le livre s'il te plaît. Passe-moi le sel s'il te plaît. Passe-moi le sel s'il te plaît. Тэгэхээр тэр давсыг надад өгөөч гэсэн утгатай. Хүмүүсээс уучлалт гуйхдаа яаж хэлэх вэ? Excusez-moi.
Энэ бол хүндлэлийн хэлээр хэлж ин тийм ээ. Намайг уучлаарай. Excuse-moi тийм ээ. Үр дүнгийнх юм уу найз нөхдөд эсвэл зүгээр өөрөөсөө бага одоо хүндлэлийн аль бие усны бус харилцаанд хэлэх. Pardon. Pardon. Эдгээр нь бүгдээрээ уучлаарай гэсэн үг байна тийм ээ. Одоо нэг газар очичоод нэг гарахаалгаа олохгүй заримдаа нэг төөрөх үе байдаг тийм ээ. Янз бүрийн байгууллага дээр очиод дээшээ доошоо тэр хідэн давхарч гараад үлээ хаалга жоохон төөрчдөг шүү дээ. Олон хаалганы дунд коридорын дундуур явсараад. За тэгээ тэрийг юу гэж хэлэх нь? Excusez-moi, où se trouve la sortie? Excusez-moi, où se trouve la sortie? Тэгэхээр одоо уучлаарай. Гарах хаалга хаана байна вэ гэж асах юм тийм ээ. Тэгэхээр хүндлэлийн excusez-moi гэхээрээ хүндэтгэж хэлж байгаа шүү нөгөө хүний. Одоо гудамжинд явж байгаад одоо нэг хүнээс цаг асууя тийм ээ. Тэгэх юм бол excusez-moi, pourriez-vous me dire l'heure s'il vous plaît? Excusez-moi madame, pourriez-vous me dire l'heure s'il vous plaît? Ингэж хэлэх нэ. Цаг хэд болж байгаа? Уучлаарай. Хадагтай надад цаг хэд болж байгааг хэлж өгөөч. Excuse-moi, je suis en retard. Excuse-moi, je suis en retard. Одоо найзуудтайгаа нэг газар уулзахад төлөвлөчөөд нөгөө цагаа барьдгүй нэг нөхдүүд байдаг шүү дээ. Тэгээд хоцорч ирнэ. Тэгээд хоцорч ирчээд уучлаарай хоцорсон би хоцорчлоо гэдэг нөхдүүд зөндөө байдаг тийм ээ. Тэднэр тэгж хэлж болох нь байна. Excuse-moi, je suis en retard. Энийгэд ингэх нь шүү дээ. За, excusez-moi, mais je dois partir plus tôt aujourd'hui. Excuse-moi, mais je dois partir plus tôt aujourd'hui. Тэр намайг уучлаарай би өнөөдөр арай эрт явах ёстой. Тэгэхээр уучлалт гуйж байна. Өнөөдрийн хичээлээрээ одоо өдөр тутамд хэрэглэгддэг энгийн харилцааны үгнүүдийг одоо сурлаа. За ингээд өнөөдрийн маань хичээл өгөр өндөрлөж байна. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол төвчнүүд дээр дараад суугаа сайн дэмжээрэй гэж хүсье. Та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.